Энэ удаагийн киногоор та бүхэндээ 1999 онд нээлттэй хийжсэн нэлээд хөөрхөн хөгжилтэй дурсам сэтрээсэн Стюарт Литл киног ярьж өгөх болно. Ингээд бүгдээрээ лайк болон subscribe дарчхаад кинонд орцгоё. Нью-Йорк хотын нэгэн гэр бүлд шинэ өдөр эхэллээ. Нэгэн жаал аав ээжийнхээ өрөөрөө яарангүйсээр орж ирэн "Аав ээжээ босооч. Өд хүртэл унтаж үхрийн дуунаас ирэх юм аа" гэж хэлээд босгодог. Энэ бол манай киноны гэр бүл. Ноён Фредерик, хатагтай Элеонор, тэдний ганц хүү Жорж. Аав ээж нь Жоржид дүү эрэхтэй хэмээн шийдэн Нью-Йорк хотын асрамжийн газар ирсэн байдаг. Асрамжийн газрын ажилтан Мю ихч маань тэднийг угтаа авч "За тэгээд хүн нэмэгдэл хүнс нэмэгдэн штэ. Мэдж байгаас тэ гэхин тэр. Аав ээж хоёр маань нэгэн өрөөнд орж ирвээс баахан адилхан хувцастай, адилхан царайтай хүүхдүүд угтдаг. Өнөө хоёр маань бие биеэрээ харан гайхаа цууж итэл ногоон гэрэл асуу үгүй юу сигналддаг жолооч. Гисэн ном уншиж байхаа ярддаг болгоно Стюарттай танилцсан халуун дотн яриа өрнүүлж Стюарт ч гэсэн тэдний сэтгэлийн утсыг хөндөж чадсан бололтой өргөж авахар болдог. Асрамжийн газрын ажилтан Мю ихч маань тэдэн түүнийг "Манай Стюарт бусдаас арай өөр хүүхэд шүү" гэж анхааруулдагч "Бид итгэлтэй байна. Та битгий санаа зов" хэмээн гэрлүүгээ харьцаадаг. Аав ээж нь түүнд гэрийг нь танилцуулаа зогсож идэл тэдний тижээвэр муур Snowbell үнэхээр найрсаг муур юм. Үгийн зөрөөгүй Трамп Мадураг сугалдаг шиг өмхөө тавлаа. Аав ээж нь сандран "Яг одоо амнаасаа гарга. Эсвэл чамайг өөрөө чинь гаргана шүү" гэж хэлтэл нулимж айдаг. Өөрийгөө энэ гэрийн эзэн хаа мэтэр бодож явдаг муур. Мэдээж нэг гэрт муур болгонд хоёр хамт амьдрах түүнтэй халагдсангүй. Хөрш найзуудаасаа ичгэн тодорхой. Төдөлгүй Жорж хүү гэртээ ирлээ. Аав ээж нь түүнд дүүгийн танилцуултал "Юу вэ? Тоглоод байгаа мó? Миний төсөөлж байсан дүү биш байна" гэж хэлэн хаалга савн өрөөнд ордог. Гэхдээ л жижигэ маань гэр бүлтэй болсондоо баярлаж асуудлуудыг давж гарахаар хижээж байгаа харагдана. Оройн жижигэ маань аврах том орон дээр унтах гээ төвчжээдэл Сноу ирж "Чи ядаж цонхноос холоогаарай. Манай найзуудад харагдаж болохгүй шүү. Би онгоо олно" гэдэг. Шинэ өдөр эхэлж Жорж жижигэ хоёр маань угаалгын өрөөнд ариун цэврээ сахиад байж өгдөг ба жижигэ маань өөрөөсөө том сойз өрчсөн харагдах юм. Эцэгтэй Элеонор Жоржд хувцснуудаа угаалгын сав руу явуулаарай гэдэг. Энэ үед манай жижигэ угаа хувцсанд байсныг анзааралгүй түүнийг хамт угаачдаг. Уг нь жижигээг Сноу анзаарсан ч харсан ч анзаарахгүй "Би түүнийг танихгүй" гэд яваад өгдөг. Байдын байд муужгаа. Угаалгын машин усаар дүүрээд яг дээш явдгийн даваан дээр түүнийг эзэгтэй олж харан авардаг. Дүрс шилжин тэднийг харуул дэлгүүрээс жоох өгөөд тэдний ярианаас завь уралдуулдаг тэмцээнд ордог тухай мэднэ. Жорж маань даан сүүлийн байранд ордог болохоор жаахан итгэлгүй байдаг. Тэд ямартай ч жижигийг маань хувцлаж аваад тэр оройдоо бяцхан хүлээ авалт хийж ах дүүнэр нь бололтой хүмүүс бүгдээрээ бэлэгтээ иржээ. Гэвч түүнд зориулж авсан бэлгэнүүд нь хүүхдэд зориулсан байдаг ба уур амьсгалж тиймхэн байсаар өндөрлөдөг. Жижигэ маань унтаж байгаа аав ээжийнхээ орлуу орон тэднийг сэрээжигдэг. Сэтгэлээр унсан жижигэ маань аав ээжээсээ жинхэнэ гэр бүлийнхээ тухай асууж ихийг гуйдаг ба хосууд маань маргааш асрамжийн газрын Мю ихчдэр ирж асуусан ч олох боломжгүй гэх хариуг сонсдог. Гэртээ үлдсэн жижигэ Сноутэй элдвийг ярилцсан байх зуур Сноуийн найз гудамжны мууруулах Монти цонхон дээр хоол гухаар ирсэн байдаг. Бусад муурнуудад муу илүүлэхээс айсан Сноу арай ихийн аргалан явуулдгийн даваан дээр жижигийг олоод харчдаг. Монти "Энэ миний харж байгаа зүйл бодит биш" гэж хэлээж "Би зүүдэлж байгаа. Тийм бистэй Сноу" гэтэл харж байгаа зүйл нь үнэхээр л үнэн байв. Монти Сноу тандан "Чи муурны нэрийг гутаалаа. Хулгантай нэг гэрт амьдраад арайчтэй" хэмээн түүнийг шортоход бандсан муур хулган ална гихчээр Сноу түүнийг хөөж эхэлдэг. Жижигэ маань зугтсаар нэг өрөөнд орсон Жоржийн хувийн өрөө байдаг ба түүний тоглоомонд унчдаг. Жижигэ түүнтэй хамт тоглоё гэж ятгсаар арай дотнд болдог ба Жорж жижигэд галуулаа машинаа сонирхуулдаг. Машинд нь суугаад толиндоо харвал завны уралдаанд орохоор хийж байсан завийг нь олж хардаг. Яагаад дуусгаагүй талаар асуухад өнөө сүүлийн байранд ордог шалтгаанаа хэлдэг. Энэ үед жижигэ маань түүнийг зоригжуулж аав ээж хоёр жөрөөнд орж ирэн
тэмцээнд оролцох болсон тухай мэдцгээдэг. Энэ мөчийг манай атаархуу муур Сноу цонхоор харан гониглон сууна. Ингээд тэрээр ямар нэг юм хийхгүй болохгүй гэж удан найз Монти тандтал годомжны хамгийн атмаа мууруулах Смоки дээр аваачдаг. Смоки ч хэрэг явдлыг сонссон даруйда асуудлыг шийдсэнгээ бодцгоо хэмээдэг. Ингээд хүсэн хүлээсэн завны уралдаан эхлэх өдөр болж манай хоёр завныхаа бүрэн бүтэн байдлыг нэг үргэлжлэн шалгаж байна. Уралдаан чиглэх цаг болж очиж хамгийн жижигтэй завны удирдлага зөөх ажил хуваарлцглаа. Өнөөх маань арай хийн дааж яваад удирдлагаа гიშгүүлчихдэг. Уралдаанд оролцохоос өнгөрсөн жижигэ маань аавтайгаа боржуурн дээр гутран сууж, Жорж сэтгэлээр унж ээж нь түүнийг тайвшруулах ба энэ үед тэмцээн эхлэхэд Жоржийн завийг нэгэн хулган жолоодж байгаа тухай сонсдог. Бүгдээр хусхийн очиж харвал манай жижигэ хөлгийн ахмад болчихсон. Санаа зовлтгүй гэд явж байдаг. Жоржийн шүдний өвчин болсон хорон бацаан тэнд уралдаж завнуудыг дараалан хөмрүүлж гарнаа. Чухал үе жижигэ маань хотоос дарахны чиглэлд явдаг санаатай 6-тай ах нар шиг л уншигсаар тэмцээн төрүүлдэг. Тэд гэртээр нь бөөн баяр хөөртэйгээр гэр бүлийн зураг даруулан ад жаргалтай байх мөчид нэгэн хулган хос ирэн өөрсдийгөө жижигэгийн эцэг гэж танилцуулдаг. Юугүй жижиг авч явах тухай дуулгасанда гэрийн эзэгтэй маань дөлөмсөндөө утгалдаж харин Жорж ах нь түүний эртнээс нүд унгаад байсан гал улаан машиныг нь бэлгэлдэг. Ингээд тэд гунигтайгаар хагцлаа. Тэднийг инхүү гуниглан байх хоорондоо асрамжийн газрын Мю гч маань ирж жижигэгийн эцэг их айл 2 жилийн өмнө зуурдаар дээш явсныг дуулгадаг. Ингээд тэд бөөм болж цагдаад удан байх хооронд гудамжны авгар дээр Сноу ирж уулзна. Ерөнхийдөө бол саяны хоёр улган Смокигийн явуулсан хулганууд байсан ба энэ асуудалд орооцолтгоос айсан Сноу өөрийгөө хэрхэн аврах тухай Смоки дээр хэлсэн байдаг. Харин Смоки түүнд тэгвэл өөр арга үлдсэнгүй. Хамгийн анх хийх ёстой байсан зүйлийг хийнэ гэдэг. Нөгөө талд хуурамч эцэг ихэн түүнийг муурнуудад өгөхөөр шивнэх ба жижигэ маань гин цагаахан сэтгэлд уйрсан их хулгана нөхөртөө үннийг хэлгэж ятгсаар тэд бүх нууцаа хэлдэг. Үүнийг сонсон жижигэ маань бөөн баяр хөөрөлөн яаран гэрлүүгээ гал улаан машин авнан давхин отдог. Жижигийг алдсныг мэдсэн муурнууд гэртээ харих ганц цам боёо цэцэрлэг түрээлэнд отж байдаг. Машинтай хулгын юм хойно нөгөө хэдийг хойно хаян тавьсан шигээ явж байгаад муу усны холоороо унчихдаг. Жижигийн гэр бүлийнхэн энэ хоорондоо туун завгүй байдаг. Жижигийг хайх болон зарлал хаана наах тухай хэлэлцэн догорч салцгаах тэр мөчид жижигээ маань азаар муу усны хоолооноос яг гэрийнхээ өвдөнд гарч ирсэн болж таардаг. Түүний гэртээ ороход хийнч байсангүй. Зөвхөн Сноу л хүлээж байдаг. Сноу жижигээд гэрийнхэн чамайг явсанд баярлаад тэмдэглэхээр явцгаас. Чамайг явсанд маш их баярлсан. Ямар сайн дайл Жорж инхэвдэ хэмээн түүнийг хайхад хэрэгэлсэн хайжлагдсан зургийг нь үзүүлдэг. Үүнд итгэсэн жижигэ маань сэтгэлээр унж гэрээс явах мөчид зөрөөд л манай жижигийн гэр бүл ирж таардаг. Гэхдээ таараагүй л Жорж маань гуниглан утас чагнаж байх зур Монти ирж Сноуд жижигийг паркд явааг нэг муур харсан байна. Чи хамт явах уу хэмээн дагуул явна. Азар Сноу түүнийг нэгэн модон дээр сууж байхад олдогч бусад муурнууд ч бас цугларсан байв. Тэд Сноуос жижигийг аваад буугаад ирээ. Хурдлал та амтагтаад байна гэсэн ч манай Сноу муурны шир зааж түүнийг хамгаалахаа хэлдэг. Тэд хамтран муу залуучуудыг ялж гэртээ ирдэг ба аав нь уц чагнасаар унтаад өгсөн Жорж ахыг нь тэрэх мөчөд сэрэн цонхны цаана авах жижигийг олж харан тэдний гэр бүл элэг бүтэн болсноор энэ удаагийн кино маань төгсөж байна. Энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe дараарай.